said forever, now I drive alone past your street. I've been watching you for some time. Can't stop staring at those ocean eyes. Red lights, stop signs, I still see your face in the white cars. Flooded nights, can't drive past the places we used to go to, 'cause I still fucking love you, No. Бэртэнийг би за. Wait a second. Yeah. Хай бүгдэнд нь өглөө өдөр арай мэндийг хүргэе. За тэгээд иргэн нэг бичлэгтэйгээ уулзж байна. Тэгээд яг энэ удаагийн бичлэгийг яг юу ярих гэж байгаа вэ гэх юм бол би өөрийнхөө өсний талаар яриа гэж бодож байна. Яг гэх юм бол би яг 2017 оноос хойш ерөнхийдөө бол өсөндөө ингээ нөгөө бодог хүргээд тэгээд үсээ яг цайруулж исэн. За 2017 онд гэх юм бол би өсөндөө яг яаж өөрчлөлт гаргасан бэ гэх юм бол энд нэг зураг харуулъя. Энэ нь болохоор би нөгөө яг Тайван руу явахын өмнө өөртөө нэг тийм өөрчлөлт хиймээрсэн байхгүй. Тэгээ би энэ дээр болохоор өсөндөө яг ингээд яг одоогийнх шиг юм сор хийжсэн. Гэхдээ бүр ингээд яг бүр бодуулж байгаагүй. Тэгээ нэг юм сор хийлгэжсэн байгаа. Тэгээ тухайн үед болохоор гарч исэн нэг алдаа байдیں۔ Тэр нь болохоор юу вэ гэхээр би 2 өсчин дамжиж үсээ яг энэ өнгө рүү ингээд хүргэсэн. Тэгсэн чинь эхний өсчин дээр нь очисон чинь ингээд миний үсийг ихнээс нь сорилсан байхгүй. Тэгсэн чинь миний үсийг ингээд бүр амар тийм сонирн болгоцсон. Тийм сорн нэг тийм жоохон амар тийм шарн амар муухай шар орсон заяа. Тэгээ бүр ингээд яах ч аргагүй болоо. Тэгээд өөр өсчин рүү яваад өөр өсчин рүү явсан чинь болохоор миний үсийг нэг бүрчлэн түүж аваад дахиж соролцсон байт юм аа. Тэгээд тэгэнгүүт ингээд би тэндээс юу ойлгосон бэ гэсэн чинь ерөнхийдөө бол ингээд үсчин ерөнхийдөө л одоо үсээ ингээд янзлуулж байгаа бол үнэхээр чанартай тийм газар руу очих юм уу боломж үнээр хийдэг, сайн хийдэг тийм хүн дээр очих амар зүв шийдвэр шүү. Тэгэхгүй ингээд зүгээр ингээд тийм чадвар муутай ч юм уу тэнгүүтээ амар ч үнэтэй үн хэлээд ч юм уу тэгээд байвал амар хэцүү. Тэгэхээр өсчингээ амар сайн судлах хэрэгтэй. За тэгээд тэгсний дараа нөгөө 2 дахь өсчин дээр очисон чинь миний үсийг арай дээр болгоод бүгд ингэ цорын угаасаа түүж амж. Тэгээдсэн чинь миний үсний бараг 50% нь ингээ нөгөө сортой. Тэгээ 50% нэг зүгээр миний өөрийн үс байсан. Тэгээ тухайн үед болохоор миний үс ер нь бол нэлээд өтгөн үстэй хөвтөйсэн. Тэгээд Тайван руу очиод ерөнхийдөө бол нөгөө цаг агаар тэгээ дээрээс нөгөө чигшилтэй орон нөгөө яг далайн тэнэд болохоор тэгээд далайн гарал гэх юм уу. Тийм болохоор миний үс ерөнхийдөө бол бараг 4.1 бараг 4.1.5 ч юм уу. Ерөнхийдөө бол амар унсан. Тэгээд ерөнхийдөө бол нэлээд унаад ер нь жоохон багаар унаад исэн. Тэгээд Солонгос явж ирчээд дахиад үсээ бүр цайруулсан байгаа. Тэр чигээр нь айгүй тийм би ер нь бол айгүй удаан хугацааны турш батсан л да цайруулах талаар. Тэгээд цайруулаад ийм болсон. Тэгээд цайруулахад болохоор би бас амар тийм сайн өсчин рүү очсон. Өмнөх алдаага давтаггүй. Тэгээд айгүй тийм давуу өсчин рүү очсон. Тэр болохоор манай нөгөө таньдаг ихчин өсчин байсан. Тайванд Тайчун гэдэг хотод. Тэр өсчин болохоор бүр амар мундаг хүмүүс. Мундаг ясны над дээр баг 2-3 хүн ажилласан баха. Тэгээд миний өс ерөнхийдөө бол бүр нэлээд амар гоё ингээ жигэд орсон гэх юм уу. Жигэд шавшаар ингээ орсон. Тэгээд надад бас амар таалагдсан. Ойрын баг тэр үед чи хэдэн жил юм бэ? 3 жилийн дараа үсээ дахиж ингэж нөгөө цайруул дахиж ингэж өөр өнгөтэй болгосон гэх юм уу. Тэгэхэд бол надад бүр амар таалагдсан. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө яг цайруулж байгаа тохиолдолд суур тэр одоо нөгөө юуг ингээд айгүй гоё оруулж өгөх юм бол айгүй гоё цайруулах юм бол дараачийн саарал ягаан гэд өнгүүдийг бол яг амар гоё жигэд орт юм бэлээ. Тэгэхээр яг ямар газар хаан цайруулж чинь тэрнээсээ шалтгаалаад ерөнхийдөө бол дараагийн өнгөд чинь айгүй гоё орно шүү. Тийм болохоор
Тэ чанартай газар цайруулбал зүгээр. Тэгээд дараа нь болохоор би өснийхөө өнгийг өөрөө сэлсэн. Тэгээ нөгөө Purple шампунь гэд аваад энэ тас зургийг оруулчих. Энэ шампуныг авсан чинь би миний ус нэг хэрэглээд жоохон цагаан шаардуу ч юм уу яг ийм болсон ихний хэрэглэлтэн дээр. Тэгээд 2 3 дахь хэрэглэсэн чинь нэлээд саарал болсон. Тэгээд уулын ихэндээ нэг жоохон ягаан туяатай юм бүртлөө нэг угаасан чинь бас нэг саарал марал болоод ягаан туяатай бүртлөө саарал тийм болсон ба. Тэгээ энэ шампунь бүр амар боломж үнэтэй 50 мянган бүртлөө бараг 1 литр тийм шампунь байсан заяа. Тэр амар дэжгүй шампунь байсан. Тэгээд үсээ тэгж саарал болгосны араас ямар болохлаа? Ягаан болгосон юм байна. Тэр нь болохоор ямар брендийн бодгаар бодсноо санахгүй. Тэгтээ би энд оруулчих. Тэгээд эхнээс нь үзмийн ягаан зүгээр тийм яв ягаан болгосон. Тэгсний араас үзмийн ягаан болгоод та энэ бүхэн зураг харуулцгаая. Тэгээд тэгсний дараа цэнхэр болгосон. Цэнхэр өнгөөр амар тийм бас давгүй дэжиг харагдчихсан гэх. Тэгээд цэнхэр болгосны дараа Ocean Blue болгосон. Ocean Blue бүр амар гоё өнгөйсэн. Ингээд бүр нэг тийм тэр бас амар сайн бодог байсан юм аа. Би бодгийн нэрийг бас сандгүй. Гэтэ энэ дээр бас та нарт харуулж энэ амар давгүй бодог гэсэн шүү за. Тэгээд ингээд ерөнхийдөө бол яг энэ одоо энэ үснүүд дундаас ерөнхийдөө бол миний хувьд хамгийн гоё нь саарал байсан. Тэгээд өөрчн саарал цэнхэр Ocean Blue энэ хоёр бүр надад амар таалагдчихсан. Тодорхой хэмжээнд үсээ ингээд цайруулсан бол ус бүр амар гэмтдэг. Тэгээд миний хувьд болохоор би үсэндээ яг ерөнхийдөө яаж арчилсан бэ гэх юм бол би үсээ сэнсдэг байсан, үсээ тийм их хиндүүддэг байсан, сардаа нэг юм 2 удаа хиндүүддэг байсан. Тэгээд үсээ аль болох нэг өөрөөр нь хатаагаад тэгээд өөрөөр нь ороочдөг гэсэн оймс орч юм уу. Эсвэл яг үсийг өөрөөр нь ороодог арга байдаг байхгүй юу. Тэгээд тэгж ороодог гэсэн. Тэгээд айл болох нөгөө эргүүлэлээр үсээ арчилдаг гэсэн гэх юм уу. Тэгээд хамгийн гэнс нь болохоор шампунь, кондишнер, маск энэ 3-ыг бүр байнга хэрэглэдэг гэсэн. Тэгээд маск бол ерөнхийдөө нэлээд олон төгрөг хэрэглэсэн. Тэгээд сүүл рүүгээ ингээд нөгөө сунаа тэрэнгүүт шампуньдоо ч гэсэндээ арай өөрчлөлт оруулаад тэгээд хахад ерөнхийдөө бас унаал гэдэг байсан. Тэгээд L'Occitaneаас болохоор нэг цацлага авсан. Үсний тэр хэрэгэлсэн чинь харьцангуй гайгүй. Гэхдээ тэрийг болохоор яг нөгөө хэрэгжилж явах үедээ ерөнхийдөө бол үс арай гайгүй болоо. Тэгээ нөгөө хэрэглээд дууссан чинь тийг ер нь үйлчлэхэнд байхгүй болсон гэх юм уу. Тэгэл ерөнхийдөө бол нөгөө үсэндээ хайлуулах нөгөө эргүүлэлээр л арга хэмжээ авахыг хичээж исэн. Тэгсэн талтаас арай гайгүй болсон гэх юм уу. Тэгээд за хамгийн сүүлийн цэнхэр болоод тэгсний араас би үсээ өөрөө хав хараар будсан байгаа. Тэгээд хав хараар будаад дараа нь нэг үсчээ ороод үсээ тайруулаад тэгээ нөгөө надад болохоор миний урт ус надад ер нь бол надад амар таалагддаг байхгүй юу. Тэгээд үсээ ингээ богинохон болгонгууд надад бүр ингээ яагаад ч юм бэ миний хамаг сүр сүлт байхгүй болсон юм шиг надад амар хэцүү байдаг за. Тэгээд яг үсээ яг иймэрхүү лөө яг энэ хүртлээ юм байна. Энэ хүртлээ ингэж тайруулсан. Тэгэхэд надад бүр амар хэцүү байсан. Тэгвэл яагаад ч юм бэ нөө байнга урт төстэй байдаг хүн чинь гинэт төснө ингээд жоохон л гэлэг нэг богинохон бүр аим богинохон болсон юм шиг санагдаа. Яг үүнд бол тийм богинохон биш байхгүй юу. Надад л зүгээр амар богинохон санагдал. Тэгэл тэгтээ бол урт ус бол надад ялцчихгүй зөгтөг юм бэлээ. Үсээ богинохон болгож исэн богинохон ус бол үгүй юм бэлээ. Тэгээд за ингэж ерөнхийдөө өөрчлөлт хийгээд үсээ эрүүлэр нь ургуулахаар шийдсэн. За одоо энэ үсийг ер нь 50 байлгая. 2 жилийн хугацаанд бол нэлээд сайхан тоглолоо. Одоо өөр нь ургуулъя гэж одоо тэггүй болохоор яг нөгөө энэ хүртлээ зааж агаар энэ хүртлээ ирээд ерөнхийдөө бол ингээд тийшээ ингээд хав хар ус нургаад ингээд доошоо цайралттай ус болсон. Цайралттай ус гэдэг нь ерөнхийдөө бол өөрөө баг өгцөн ус. За өгцөн гэж хэлгэн часаа шин. Ерөнхийдөө бол амиггүй ус гэх юм уу. Угаасаа ингээд угнаасаа ургаж байгаа ус аль хэзээ цайраад амар олон будаг авцсан ус чинь ерөнхийдөө бол ямар ч тижээлгүй юм амгуул харагдсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол миний ингээд яг эндээс доош ус маань ер нь нэлээд тийм одоо нэлээд нөгөө ширхгэн нарийсцсан байсан. Тэгээд за би өөрөөр нь ургуулъя гэж хийгээд 8 сар 7 сар хэртээ ер нь бол өөрөөр нь ургуулсан байгаа. Тэгээд өөрөөр нь ургуулад
Тэгээ байж нөө тэмцээнд орохоор болоод тэмцээнд орохоо өмнө бас айгуу гой үсэндээ өөрчлөлт хиймээр санагдсан болохоор дахиж сорлуулсан. За тэгээ сорлуулад сорлуулчингуудаа араас нь үсээ будсан чинь нэг юм өнгөтэй болсон байгаа. Тэгээ надад бүр энэ үр амар гоё таалагдсан. Нэг тийм ягаан юм мөртлөө, үзмэн ягаан мөртлөө миний сорнууд нэг тийм гоё саарал гэх юм уу. Энэ өнгө бүр надад амар таалагдсан. Тэгээд ингэсний дараа болохоор нөгөө багаар угаасаа манай өсч бас хэлчихсэн. Чи 2 3 удаа уваах юм бол чиний ягаан өсч өнөхөд бол бор болно гэд. Яг энэ угнаас яасан үснэ ингээд бор болно гэд. Тэгээ одоо ч гэсэн ингээд харах юм бол миний үсийг ингээд бор тэнгуүтээ сорнууд нь болохоор ер нь бол тийм цайрцсан жоохон нэг тийм шар марш ч юм уу ерөнхийдөө бол байгаа. Тэгээд ерөнхийдөө бол миний үсний төөх нэг иймэрхүү байлаа. Тэгээд үсээ одоо тий бодуулах байгаа юм уу хүмүүст хэлэхэд одоо үсчингээ хамгийн гол нь зөв сонгоорой. Тэгээд гол нь нөгөө цайруулсны дараах үсээ маш сайн арчлах нь хамгийн тий чухал шүү. Тийм болохоор гол нь арчилгаа чухал. Тэгээд та аль болох нөгөө синс юм уу эндүнээс татгалзаад айлуулах үсээ эрүүлэр ороох ч юм уу өөрөөр нь хатаах юм бол зүгээр шүү. Тэгээд яг надаа бас нэг тийм хид хитэн үсээ ингээд нөгөө одоо миний үс ерөнхийдөө бол ингээд хүсгэр байгаад байгаа штэ. Тэгэл ингээд буржилгадаг аргууд ерөнхийдөө бол байгаа хэрвээ тэ сонирхож байгаа бол би дараагийн бичлэг дээр өөрийнхөө үсийг яаж орох ч юм уу тэ тэр талаар бас хийж өгч бас болно. Тэгээд энэ хүртэл бичлэгийг минь үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд доор комент үлдээх юм бол бас айгүй гоё шүү. Би тэгээд дараагийнхаа бичлэгэн дээрээ илүү тий гоё чанартай ч юм уу эсвэл яаж яадаг талаар та бүхэнд оруулж болно. Нэрээ ташрамд хэлэхэд онлайнаар надаас нэг удаа зөвлөгөө ерөнхийдөө авахд бол би шууд амар нээлттэй шууд ингээд юу яаж байгаа эхний удаад ингээд зүгээр шууд надаас зөвлөх авах юм бол өнгөө ягаад гэх юм бол хинж мэдгүй хинж бибинийгаа танихгүй ингээд байж ангот би шууд нөгөө эхнээс нь бүх юма төлбөртэй гэж бас ямааргүй байна. Тэгэхээр надаас онлайнаар зүгээр шууд тий зөвлөгөө эхний удаад авах юм бол өнгөө байгаа. Тэгээ 2 дахь 3 дахьасаа гэх юм бол тулж ажиллах боломжтой байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол асуух зүйл байх юм бол шууд уцаар холбогдоод цаг тоглоод ерөнхийдөө бол ярилцаж болно. 15 минут юм уу те 20 минут ярилцахад надад бол нээлттэй. Тэгэхээр ярилцаж болно шүү. Тэгээд бай.